За дараагийнх. 7 дугаар асуулт. Хүн гэдэг оршихуй яг юуны тулд төрдөг юм бол? Та нар бол зүгээр л дамжин өнгөрөх хэрэгсэл төдий. Бид нар тэгэхээр зочин гэсэн үг үү? Тийм ээ. Урсдаггүй ус өмхирдэг гэдэг шиг та нар тодорхой хэмжээний сүнсэн эрчмийг явуулдаг. Дунд ертөнц рүү илгээлээд түүнийг буцаад цэвэрлээд өөрсдөө авлаа дахиад гэх мэт хөдөлгөөнд оруулдаг зүйл юм. Тэгэхээр нэг их өөрсдөө томоор удах хэрэггүй дээ. Тийм үү. Та нар бол зүгээр л хин нэг хөдөлгөх чинь тоглоом төдий. Зэрэг юм шиг. Өө тэгэхээр амьдрал утга учиргүй санагдаад. Амьдралын чинь утга учиргүй байлгахын тулд л яг утга учиртай мэт харагдуулахын тулд бүх мэдээллийг арчдаг. Тэгээд ордных амьдралаа санах гэж юм. Тэгэл та нар яг бууз доод төвшин рүү очлоо. Гайгуухан шиг тэнд байж эргэлдэж байгаад буцаад дээшээ сүнсэн явлаа. Хураагдлаа. Дахиад шинийг гаргалаа. Дахиад хураагдлаа. Дахиад шинийг гаргалаа. Гэтэ сүнсэн биедэл бүх мэдээлэлээ хадгалаа гэсэн үг үү? Энэ ертөнцийн бүх зүйл дистаралтай байдаг юм шүү дээ. Нэмэх журамтай байдаг юм. Анар бол зөвхөн тийшээ илгээгдэж даалгавраа гисэн ашиглаад дуусаа энэ буцаагаал авах зүйл. Арай жоохон хатуу илчгүй. Үгүй ээ. За. Өө бурхан та нарын төлөө байх. Бурхан ч та нараа Өшдөг штэ тий. хөдөлгөж удирддаг, хүчжүүлдэг юм шүү дээ өөрсдийгөө. Өө тэгээ бид нар тийм боол маягийн юмнууд юм. Ер нь тийм. Оо за. Тэрнээс та нарыг хайрлаад л тэгээ байлгаад байгаа биш шүү дээ. Та нар энэ эргэлдэх ертөнцид хэрэгтэй. Бид нараа яг юу идэм бол? Та нар бол усны урсгал гэдээ ойлгож байгаа. Та нарын сүнс байнга хөдөлгөөнд байх хэрэгтэй. Тэгж үз тэр тойргийг бүрэлдүүлдэг. Өө тэгээ зүгээр тэгвэл яг энэ ертөнц яах гээд оршоод байгаа юм бол? Тэнцвэрийг хангах гэж байдаг юм аа. Дундыг. Ямар тийм сар муу хоёрын тэнцвэр. Биш сайн муу. Яг зөв. Та нар тэгэхээр энэ бүрэлдэхүүн хэсэгт бас оролцож байгаа бөгөөд энэ болгон дээр сүнсэн нэрчмээр гүйж эргэлдэх хөдөлгөөний хэсэг юм шүү дээ. Өдөрт хэдэн хүн өгч байна. Өдөрт хэдэн хүн төрж байна гэж тооц. Энэ байнгын хөдөлгөөн байна уу да. Тийм байна. Тийм ээ. Яг л усны урсгал мэт. Сүнсгүй хүн төрнө гэж байдгүй. Тийм. За тэгвэл 8 дугаар асуулт удмынхаа өвөг дээдэс нутгийнхаа уул ус та яаж зөв цайсан үнийхээ дээжийг өргөдөг юм бол? Тэр нутагтаа байгаа юу байхгүйгээс бас хамаарна шүү дээ. Манай имэйл дандаа хотод байхдаа жишээ нь өөрийнхөө төрсөн нутаг руугаа тэгээд бас амьдардаг газар руугаа сүргөдөг. Зөвгөрөн гэсэн үг. Тийм зөвгөрөн. Нэр нь бол өргөл гэдэг зүйл нь энэ газар нутгаас авж байгаа зүйлдээ талархаж өргөх ёстой байдаг. Одоо та нарын ивэл димээр бид идэх хоолтой, унах хунаатай, сайн сайхан яваа шүү гэдэг талархлаа энэ оршихуй эзэддээ мэдүүлж өргөдөг байх нь шүү дээ. Одоо тэр зүйлээрээ олсон идэ шүүс юу байдгийг хүнс хоолныхоо дээжиг тэдэндээ өгч та нарын хайвэлэр би сайхан байлаа шүү гэдэг ч юм уу. Сайн сайхан яваа шүү гэх талархал ганц өргөдөг зүйлэндээ гол биш. Тэр хүний үйлдэл нь чухал. Тэгэхээр талархаж өргөх хэрэгтэй юм биш. Хүмүүс болохоор ихэнх нь юм гойж өргөөд байдаг. Тэгвэл довтол өгöd байгаа байлгүй дээ. Тийм үү. Эсвэл өөрөөсөө хичээхгүй байгаад ч болно шүү дээ.
Ер нь бол өргөл гэдэг хөдөлмөрч сэтгэлтэй хүний хийдэг зүйл болохоос юу ч хийдэг байж Гуугаад өргөддөг. юм хум гуугаад өгөөд байдаг зүйл биш. Үнтэй сүү вэ нүү? Саасан сүү вэ нүү? Хойсон сүү вэ нүү хамаагүй. Тэр сүүндээ гол учир шалтгаан байхгүй. Тэр хүндээ байдаг. Тэгэхээр хар муу санаа бодолтой хүн сүүр өглөө гэхэд юу ч болохгүй гэсэн үг. Өөрийнхөө гим юмыг ухаарж чадахгүй байж яаж оршихын эдтэй харьцна гэж. Түүнийг тоохгүй шүү дээ. Алливдал таах байх та. За бараг л тийм юм да. Муутайгаар таталцдаг шүү дээ. Тэгвэл өргөл гэдэг бол тухайн өөрийн амьд байлгаж байгаа өөрт нь сайн сайхан боломжийг олгож өгсөн цаг хугацаа эргэх орчлонгийн эздэд би сайн яваа шүү гэлаалаа гэж талархдаг зүйлийг өргөл гэдэг юм байна. Тэрнээс юм гойж хүсэхтэй ч биш. Та нар энэ өргөл гэдгээр зөвхөн юу ойлгох вэ гэвэл энэ оршихуй ертөнцийн зүйлтэй оюун бодлороо холбогдох нэг дадлага юм шүү дээ. Этэл энийг тэр чигээр ойлгохоо болж нэг сүү өргөдөг нутаг руугаа өргөн ч гинөө. Ажлаа Цонхоор гүйж өгöd. Намайг баян болгодог гэдэг ингэ. Ийм юм. Хэрвээ тэр хүн төрсөн нутгаас хол байна тийм үү? Тийм. Тэгвэл энэ нутаг энэ газар нутагтаа л хүндэтгэж өргөх ёстой биш үү? Тийм байж Эндээ өргөхгүй тийш нутуруугаа энэ нутаг нь өөрийг нь сайхан амьдруулад ивэж тэтгээд байж хахад талархахгүй. талархах ёстой шүү дээ. Талархахгүйгээр амьдраагүй газартаа өргөд байхаар та нарт ивэл ирнэ гэж юу? Ерөөс ер нь тийм биш тий. Ивэлээ эндээс авцсан ирнэ эндээ талархахгүй. Тэгэл дахиад тийшээ ингээл өөрөө амьдрахгүй байгаа юм тийшээ юм буугаал талархах сэтгэлгүй л ингээл гоогаад нэг дэлхий гэдэг. Тэгэхээр аливаа юмд талархаж сурах хэрэгтэй болно. Энэ бол өргөлийн хамгийн том гүн ухаан. Гэтэл хор сохроор хийж байгаа бол та нарыг шашин чин дэндүү маанаг болгож угаасаа тайлбарлаж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Толгой нь хөрөхгүй надад энэ чинь. Тэгээ заавал малгай өмсчиж өргөдөг гэдэг. Тий. Бүр заавал гэж бүр өргөдөө олонд нь малгай өмсдөггүй штэ гэж биелэнгүүд үгүй өмсдөө ингээ тэгээ боо хэрүүл авах. Тэрнээс олж би бас итгэдэг. Тэчээд бараг эртээрээсээ тавиад ирсэн чи одоо зурлаа ичмээрээ ингээ албагдах хэвээр юмстай ингүүд таахгүй байгаа таахгүй юу. тэгсэрний ярихтаа болохоор манай Чингис хаан ингэж уулын оройдор гараад ингэж малгайгаа ингэж аваад ингэж ярьсан мэрсэн. Тэгсэрний яг өөртөө гадаа гараад яхаар малгай өмсөх хэвээр. Яа холбогддог ямаараа л өргөдөг юм байлгүй дээ. Бараг тэгдэг баг. Хилээд хэдээд ойлгохгүй бол тэр муу юмтайгаа нөхцөл тэр ямаа л хийнэ үз. Та нар малгайг өргөж явахт л улаа үздэй. Тэгэхээр шууд ойлгочлаа. Муу юм тагаа нөхцөл. Муу муутайгаа холбогдохыг хүсэж байгаа зинхэнтэйгээ л холбогдоход болоо шүү дээ. Цаанаасаа тэгээд байгаа юм биш. Хэдэн 100 жил малгайтай өргөө та нар юу хийсэн гэж. Тийш ядурсан. Өөр нэг малгайгаа аваад газар ертөнцийнхээ эзэстэй зулаагаараа холбогдоод мэдрээд авахд юунд болохгүй нэ. Харин Зууд гэдэг хүсдэг. Эсвэл өөр юмараа тэнгэрээс ивэл авдээ болов. Хүн чинь уулын зогсоогоороо байдаг. Хамгийн дээд орой хэсэг бол зулаан хэсэг. Тэндээс тэнгэрийн эрчим юм авдаг баймаар юм. Од гараг иргэсийнхээ мэдээллийг түүндээ шингээмээр юм. Тэгсэн чинь тэрийгээ шууд таглаж байгаа шууд холбогдно гэхээр та нарт өөр юм бодогдохгүй Шууд гэж байна. бодоод чинь. Тий. Шууд нэг санаа орччихдаг. Шууд нэг юм бодогдчихэв. яана тэгээ буруу юм мэдхгүй харгууч альбомтай цаад идэв шүү. Буруу байгаа учраас та нар ядуу тарчиг байна. Буруу байгаа учраас та нар хөгжихгүй байгаа. Буруу байгаа учраас өөр мунхагтаа автсан.
Тэр ус буруу л юм байна. Ус буруу гэдгийг хилээд тахад тэрийг хүлээж авахгүй улам эсэргүүцэд хийдийгээд тахлаад тэгээ сорхос орох. Тэгээд наадуус нь гавьсан олигтой юм байгаа мó. ертөнцийг эзэллээд үзсэн үү? Үгүй. Харийнхан даралуулаа боолыг хийгээл явж шүү дээ. Ийм хүмүүс юу сургаж чадна гэж. Ийм хүмүүсийн ёс гэж ёстой хэрэггүй зүйл гэсэн. Ядуу амьдарч байгаа хүмүүсийн ёс гормоос битгий сур. Ойлгуулаа. Яагаад гэвэл тэр чамд ядуу байдлаа л халдаа. Тийм биз дээ. Бид нар үе удмаараа олон зуун жил ядуу амьдэрсэн юм аа. Дарлагдаж амьдэрсэн юм аа. Энэ бол ёс юм. Чи одоо үүнийг сур. Чи залуу үеийн хүүхдүүд таана тийм үү? Тийм. Бид хэдэн зууны турш ингээд ядуу тарчиг дарлагдаж амьдэрсэн ёс өссөн юм. Бараг эндээ ч бид дуртай. Тийм учраас олон долоо ярилгүй инг тэг гэж чам заагаад байвал чамд ямар байна? Дарангуул. Ядаргаатай тэнэгэл Дараагийн ядуу хөлбөрийг чи халдаж авна. Өгүүлж авах гэдэг чинь өгөл. Өвөлж аваад дараа нь хүүхдэд зааж өгөх болно. Тэгэхээр ийм л зүйлийг хэлдэг юм. өөдөө монголчуудаас цементэн дээр өргөдөг үгүй шаран дээр өргөдөг гэдээ бас муудалцаад байдаг байхгүй хүмүүс болохоор балконыхоо цонхоор ингээд цементэн дээр ингээд шууд өргөчөнгөд машины дээд талмалыг нь муухай олголоо гэдээ бас уурлаад байдаг. Тэр нэг цементэн дээр зарим тэгээдсэн шүү дээ. Цементэн дээр өрөхгүй газараасаа ирчмээ авч иж шаран дээр өрөх мөрөг гэл нэг тиймэрхүү хоёр юм яриадсэн тий. Тэгээ ер нь шаран дээр өрсөн зүг байна. Тэгэж додомдож өргөж яадгийн ер нь тусгайлан газар очиж байгаад та нар чи юу л вэ төмөр үлгөр баян хүмүүс шүү дээ. Тэргүүрээ дахиж очиж бол ихээрээ гарч байгаа өрөхгүй юу? Залах уу? Тэгээд альва юмыг додомдохдоо сайн. Ийм хүнийг яаж ивэх юм? Энэ мэтээ бод бусдад тэр дараа болж хэрүүл үүсгээд ямар хэрэгтэй. Оо гэхдээ нэгэн өргөж машин дээр насч хэрүүлгэлээ чинь. Нэг хүнд бас нэг хүнийг хорлон байж чиний шүтлэг бишрэл орчих ёстой гэж үү? Үгүй. Тэгэхээр энэ бол хүмүүсийн хоорондын харилцааны асуудал байна. Тэглээч өөрсдийн гэсэн төмөр үлгөө ийш тийш нь далд хийх чадамжгүй амьдэрдэг юм байна шүү дээ. За дараагийн асуулт. 9-р асуулт хамгаалж явдаг өвөг дээдстэй яаж зөв авч явах ёстой юм бол гинэ. Өвөг дээдсээ яаж зөв авч явах ёстой вэ гэж байгаа юм уу? Харин Тэгээд Чи өвөг дээдсээ авч явах. Өвөг дээдс чинь чамааг авч явдаг. Чи буруу яаж замаа гэсэн үг юм бэ? бусдад гай тарьж Уурч муу давтаад байх юм бол өвөг дээдсүүд чинь чамаа хаяал зайлаад алгуулна. Тэгэл болоо. Тэрнээс чи өвөг дээдсээ авч яваад байгаа биш. Энд ирчээд энэ зааж яваад байдаг мундаг. Ямар За их сайн мундаг хүн байна. Яг Монгол тийм хүн байна. нэг байгаа юм. За дараагийн асуулт. 10-р асуулт HP шахавалан мэгсэн хүмүүний бие болон сэтгэл зүйд хүмүүний бие болон сэтгэл зүйдээр илэрч байна. Үүнтэй хэрхэн зохицож даван туулах ухаан зааж өгнө үү? Та нар зүгээр амиа уудах хэрэгтэй. Илүү хүнд бити санаа тавь, илүү тийм эрчмийн шахаанд орсон хүнтэй бүү бодол санаагаа хол. Бүгд л адилхан шүүлтээ өгж байгаа үед нэг нэгэндээ хүчээр нөлөөлөх өөрийн гайгаа бусдад өөрүүлэх гэсэн орлоготой маш олон хүмүүс байдаг. Тэр болгонд автахгүй байх нь чухал юм. Нөлөөгөө гэсэн хүмүүс их байдаг. Тэгэхээр өвөө тоохгүй байх хэрэгтэй гэсэн үг. Харин тийм. Тэр харилцаанд орохгүй тоохгүй өнгөрөх хэрэгтэй юм уу? Өчүүхэнд л тооцоход болно. Тэгэхгүй байвал давраал та нарыг хоослоод идчих шүү дээ.
Дараа нь энэ байдал чинь бүр хэцүүдэд ирэхээр та нарт үнгүй эд зүйл өгье. Эсвэл идэж уух юм гээл зөндөө юмар хорлож чадна. Одоогоор дөнгөж эхэлж байгаа учраас та нар энэ болгоныг мэдэхгүй. Гэхдээ би энэ ялнаас яаж болтох вэ гэдэг санаа хүн болгоны толгойд орж ирэх болно. Тэр болгонд та нар хохирохгүй байхад болох нь шүү дээ. Тэгэхгүй ашиглуулаад дуусч байгаа бол тэгэл тэр сайн явж чи харин яланд нь явна гэж бодчих. Гэхдээ төр зур тэр хулчин залхаа этгээдүүд ихэд хэн нэгний гардцсан байсан ч тухайн хүний гардсныхын зүйл мэдээлэгдвэл өөр дээр нь дахиад 2 дахин хүн дээр ирнэ. Ийм байдлаараа энэ удаагийн эрчмийн шахаа хуучин цаг үеүүдээс хамаагүй хүчтэй бөгөөд дор бүрэн зоож өгснөөр илүү шинэлэг юм шүү дээ. Урд нь эрчмийн шахаанууд авагдчихсэн гэсэн үг үү? Өмнө нь бол тэнд битийн шахаанаас уулж зарим улс үндэстнүүд хүртэл гэмгүй байж байгаад сөнж байсан тохиолдол бий. Тэгж ийцэн тэг юм. Өө чинь ямар бол сүндэстүүцэн байсан? Та нар мэдэхгүй бүр эртний юм. Бүр эсний. Одоо тэгэхээр бараг юун ч үлдээх байх. Тэд бол түүхч бичгээс өмнө мөхсөн байх шүү дээ. Тэгэхдээ хараалаа гонилгоо явагдсан боловч энэ зүйлийг өөр улс үндэстнэлэг үйлж чадсан байна. Тэгээд амар унд нь юуцсан юм шүү дээ. Тэгээ гинэ хонгор хүмүүсийг Яг энэ шиг энэ арга барилаар бас гэмтэй хүмүүс нь урд нь гэмгүй хүмүүсээрээ ингэж хордуулдаг. Одоо чам жишээ нэхэд нэг гурам чихрийг шивсэж голмай гэж өгч итгэл идчихнэ. Тэгэл өвчтэй. би идэхгүй шүү дээ. Хинд яаж өгөхөө мэддэг юм аа. Ер нь ихэвчлэн ядуу буурай гинэн цагаахан хүүхдүүд тарчиг хүмүүстээр энэ жатхын үйл хэрэгждэг байсан. Өвөө Халлоуин гэж чихэр тараадаг баяр болтын тэрүүгээрээс хүмүүс гайгаа бусад хүүхдүүд рүү явуулчихдаг байж мол. Оо яа. Болдоггүй яа. Амар солонгочтой. Нэг хэвтрийн хүнд нэг чихэр хөлхүүлж байгаа л гаргаал буцаагаал уутанд нь хийгээл гайг энэ хүүхдүүд идэл болоо шүү дээ. Юу байх вэ? Гэтэл нөгөө хэвтрийн хүн найзмаар биеийг сайжрах юм билүү. Нөгөө гайгаа өгцөн болоод бага нөгөө өөр хүн рүү шилжсэн болохоор ингээ өөрөө идэх хэлсэн. Энэ митинг аимшигтай зүйлс байдаг юм. Та нар иймийг мэдэхгүй байна. Боломжтой байх хэрэгтэй. Үнэгүй зүйл өгж явах тусмал аюултай байдаг юм даавар. Монголчууд яаж яахад үнгүй юмд нуусгүй хүмүүс байгаад. Харин тийм учраас л ийм ядуу тарчиг амьдраад байгаа юм шүү дээ. Гэхдээ оюун санааны ядуу тарчиг шүү. Тэрнээс эд хөрөнгийн биш. Тэрүүгээр бол баян байгаа хөө бүгдээрээ хэвчийн хэрэгтэй, хоол ундтай, хайр савтай. Сэтгэл нь чадахгүй. Ядуу тарчиг. Гэтсэн цаанаар цадгүй тэгэл бирдтэй. Гэхдээ бүгд биш гэдгийг та нар мэдж явах хэрэгтэй байх. Энэ улсыг авч явдаг бас нэлээд олон хүмүүс бий. Даанч цөөдөж байна. Улам л цөөрсөр байна. Номерхантай л ингээд улаачийн 3 онгод нь илчгээд айл дөрөв ярьж хүчжүүлж явах юм дээ. Урд нь арга буурлын айл дөрөв болоод байсан. Яагаад дахиад 2 нэмсэн бэ гэвэл тэр чинээгээр мөнхөг л давтсан байгаа учраас яаралтай 3 зэрэг ажиллагаа явуулж байна. Тэгвэл Монгол тэдээ чиний улам Монгол давтаад байна гэсэн. Урд наргаа угаанцаар байл дээр Тий. Урд нь бол ад болоод байсан байна. юм хэрчимтэй бодсон Монгол. Өө яагаад улам тэнийг болчих вэ?
Тэнэг байх нь илүү амар учраас. Ухаантай үл яах юм, хүмүүс натаачлан хилам хийн. Ухаалаг байвал яах вэ? Энэ гай болж магадгүйгээд нөгөө хэд нь ад үзчих юм. Ийм болохоор бүгд мал шиг хашигдсан байвал илүү амар мэт. Одоо та нар төлсөнд гээл та нар бол дэгэнд нь орсон хонь ургаас өөрцгөө. Та тэгэл яралтай ажилтай байл өнөөдөр дугаарын хязгаарлалтаа өгөхгүй гэхтэл тэгэл хэцүү болчихж байгаа байхгүй тий. Бензингүй байл. Тийм болчих. Шууд авах гэж очиод толгойг нь авах хэрэгтэй байхгүй юу? Ажиллаа хийж чадахгүй нэг гэж. Энэ бензинээ дот өөртөө хийдэг болчвол ямар ахгүй юу? Хийх юм байсаар адил тэгээд. Хийж чадахгүй. Наад бол чинь баахан хүний халаасан дотор орсон. Та нарыг хөгжүүлэх юм хийх юм бол өөрсдийн ална. Танай гэр бүл ойр тойрныхны чинь бас хүүхэд чинь тэнд байгаа баха гэл. Тэгээд дээрээс нь чамайг ховхоо хоосон хэн ч биш болгож чадна гэл өөр хин нэгнийг өөрийнхөө боолоо болгочихно гэдэл. Ингээс хоож байгаа шүү дээ. Амар. Ийм хүмүүс идэж уух үр хүүхдэрээ барьцаалагдсан байгаа. Гэхдээ ан хийх нохойг ашиглаж чалаалдаг шүү дээ. Тэрний алагдах хэсэг хамаагүй л дээ. Тэнд ам байна гэж хуцгал үүрэгтэй. Тэр хуцсан чигт нь харавх нь бидний үүрэг. Тэр нохоо оногдно уу, ан оногдно хамаагүй. Дахиад өөр нохоо сургаад авчин шүү дээ. Танай эрх мэдлэлтнүүд бол яг л ангийн нохоо гэсэн үг. Тэнд ам байна гэж хуцах үүрэгтэй. Тэр үед нь тэр чимээ баримжаа харагдахгүй байгаа ч гэсэн харвна. Тэр үед нохоогоо онсон байсан ч тэрийг юм чинээ тоохгүй гэсэн үг. Дараагийн нохоогоо сургалуулаа шүү дээ. Тэгэхээр наад хүмүүс чинь өөрсдөө хөгжүүлэх дургуудаа бас биш. Тэдний барьцаанд орчихсон. Бурууд бол өөрсдөө алуулахаа мэдж байгаа учраас. Тийм. Тэгээд нөө зөв юм гарч ирсэн чинь дэмжиж чадахгүй дуугаа байдаг юм бас тийм шүү дээ. Тийм. Яг нэг хоёр жуулчанд байг явуул алуулчихад тэгээд хэн мэдэх юм. Эсвэл хоёр цагдаад нь үүрэг өгөөл тэрүүгээр нь алуулчихад хэн мэддэг юм. Осол гэж л харна шүү дээ. Нэмээ харсан юм болгож байна шүү дээ. Ийм л байна. Та нар энэ төр улсын бохир заваа гэдэг зүйлсийг ухвал ёстой их юм мэдэж авнаа. Тиймээс тэр юм үйлдвэрлэн хөгжүүлнэ гэдэг зүйл боломжгүй. Та нар өөрсдөө толгойг нь авахгүй л наад бол ч өөрсдөө барьцаанд орсон гэдгийг санаж ав. Гиндж байгаад энэ тэнд л орд харьс гадаадад аваа биз. Нөгөө санхүүжүүлдэг эзэннийхээ ойролцоо. Нөгөөх нь болохоор за хэсний зоргоор ингэхгүй байвал чиний хүүхдийг ална, чиний хөрөнгийг хураана. Эсвэл чамайг ч олж чадна гэж хэлнэ. Чамайг бас хоосруулсан ч чадна гэж. Юу байх вэ? Нэг хүүхэнд даалгавар өгвөл энэ хүн намайг ингэсэн тэгсэн гэхэд л тэгэл та нар тэр хүнийг байхгүй болгодог шүү дээ. Яг үүнтэй адил. Үдирцэн байсан ч итгэхтэй хордоо хүмүүс нь та нар шүү дээ. Олон ч хүмүүс эмэгтэйгээсээ болж идүүлж байна да. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өөрийнхөө хүчинд өөрөө л итэг. Хизээч битгий хажуудах энэ төр гэж итгэж бай.
дараа нь эргээд чамайг хотголох зэвсэг болдгийг байна гэдэг сургаал байна. Гэрүүл болсон хүмүүс хүртэл сүүлдээ хар итгэж яриад наан цаана бас өнөөх нь эвийн тааруулж гол ганц хавтгалж байна шүү дээ. Тийм. Тэгвэл хүнд ч битээ итэг гэсэн үг. Ямар нэгэн байдлаар тэр хүн ашиггүй болсон. Ямар нэгэн байдлаар өөрийг нь тэжээж тэтгэх нэгэн гарч ирсэн учраас л тэгж эрс хутгалж чаддаг юм да. Тэгэхгүй хоёр талд хичээж байгаа хоёр хүн хизээш нэгнээ араас нь хутгалахыг хүсдэггүй. Энэ бол тэр чигээрээ жүжиг байдаг юм шүү дээ. Би чиний тэр болгоны чи илчлэн шүү. Чи юм шүү. Тэгвэл тэрэнд хүртэл нарийн төлөвлөгөө байсан өөрийн хох байж гэж бодно шүү дээ. Энэ мог ингэнэ гэж мэдсэнгүү гэж. Тэгвэл цаашид залуу үеийн та нар бод. Хүнд ч үйдэг. Итгэсэн чинь эргээд чамаас урвах хэмжээнд хүрдэг юм а гэж ойлго. Хамгийн итгэлтэй хүн чинь л урвахыг урвалт гэж нэрлэдэг юм шүү дээ. Огт танихгүй урвал гэж байдгүй. Тийш. Чиний мэддэг итгэлтэй хүн чамаас эсрэг болохыг урвалт гэдэг юм. Чиний мэдхгүй хүн чамаас урваад ямар ч нөлөөгүй шүү дээ. Тийм. Ингээл ойлго. Дараагийн асуулт. 11-р асуулт зүүн савин гэдэг өвөг дээдсээс удмаар дамжсан үе үеийн мэдээлэлээс зурус орж ирэхийг өөрөөр хэлбэл мах цусан байх гентэй холбоотой гэж ойлгож болох уу? Болно. Өнөөгийн чамайг бэлтгэхийн тулд өвөг дээдсүүч нь хэдэн мянган жил үе дараалан дамжуулсан цус яс бүтцвэ шүү дээ. Тэр болгон тусгай өөр байдаг учраас цус ойртолт энтер гэж ярьдаг байх нь. Тийм үү? Бүтц нь өөр байх ёстой байдаг. Нэг хэлжсэндээ хүн болгонд царай төрхний нэг тийм хэлбэрүүд төм орчин байдаг ч гэдэг юм уу? Тийм. Тийм. Яг түүнтэй адилаар дэшиж ойлгож болно. Өвөг дээдсийн мэдээлэл гэдэг бол чиний чөмгөнд байгаа зүйл юм. Чамайг бэлтгэхийн тулд өвөг дээдсүүч нь маш олон мянган жилийн дурсамжийг чиний бие тээж үлдээсэн байна. Энийг чи хадгалж байгаа. Тэгэхээр ямар нэгэн зүйл давхцал болох одоо нэг газар очил тэр нь нэлээд танил газарч байхыг мэдэхгүй шүү дээ. Тийм. Гэтэл энэ нь өмнөх амьдралын өвөг дээдсийн чинь туршлага дурсамж мэдээлэл байж болно. Өөрөө очиагүй хэрнээ яг ингээ харсан юм шиг. Тийм. Өөрөө очингуудаа Өөрөө хийжсэн юм шиг бас байж болдог тий. Бэд. Тийм туршлага байж өнгөрсний туршлага байхад энд ингээд хөөрөлдөж сууж байлаа гэж бод. Гэтэл яг та нарт тэгсэн юм шиг санагддаг үе бий. Давхцал. Тэгэхээр ийм юм байгаа. Хүн унтж байх үедээ ирээдүгээр ч аялдаг байж болно. Тэгэж ирээдүгээр аялж үзсэн туршлагатай хүн байна уу? Мөн та нар яг одоо үед амьдраад байна уу, өнгөрсөн үед байна уу, ирээдүйн үед байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэр их сони тий. Та мэднэ. Магад та нарыг хэдийн амьдруулцахад буцаагаад дунд үеэс нь шилжүүлээд дахиад эхлүүлж иж болно шүү дээ. Тийм үү? Боломжтой. Цагийг хэн тааруулж байна тэр л мэддэг хэрэг шүү дээ. Тэгээд дахиад эхнээс нь одоо сурах гэж юу эсвэл дахиад Харин ямар зорилгоор хийх юм бол ямар зүйл Зугаацах гэж байж болно шүү дээ.
Тэглээлээ тоглоом шиг санагдсан тий. Дортоо нь ингээд Нэг нэг шатрын юм шиг. Шатрыг хөө. Та нар сонирхолтой зүйлээ үзчихээд дахиж үзмээр санагддаг. Санагддаг. Тийм, санагддаг. Үнэхээр санагддаг. Тэгвэл та нар тэдний хувьд тийм ч байж болно шүү дээ. Энэ хоёр дүрээр энэ хүн ийм байсан. Тэгвэл дахиад юу болгож харуулах нь нэг сонирхоод үзьгээд бүх юм арчиж байгаа дахиад эхлүүлчих шүү дээ. нэр тэгдэг шээ. Нэг юм ингээд шинээр ингээд за юм эвлэлээ гэж бодъё л да. Тэр маш гоё сонирхолтой гоё тоглоомтой анхудаа тоглож байгаа ч юм тий. Тэнгүүд хоббис ингээд эвлэлсэн дахиад ингээд тарааж байгаа дахиад тоглох ч юм уу. Тийм тоглоом. Арай өөр хийж үзээ. Тий. Тий. Эсвэл киногоо үзэж байгаа захиад жоох эндээс нь үзье. Тэгэхээр дахиад нэг өөр юм ойлгох ч юм За уу. тэгвэл ойлгоцсон уу? Ойлгох. Тэг ямар сонир санагдчих. Одоо тэглээгээд яалт. Гоё санагдаж. Тэгэхээр өмнөх зүйлс нь өөрчлөгдөж бас боломжтой юм биш үү? Боломжтой. Альва юм эхлэл өрнөл төгсгөлтэй л бол та нар энэ гурын алинд нь байгааг ёстой мэдэхгүй гэсэн үг. Эхлэл өрнөл төгсгөлийг хариуцж байгаа тэр л мэднэ. Тэрнээс та нар бол одоо цаг үеийнхэн ч биш байж болно. Бид нэр өнгөрсөн цаг үеийнхэн эсвэл ирээдүгийнхэн Алагаж мэдэхгүй. Эй, айл эрт хизээний бичигдээд дууссан зүйл байж болно. Ахаа. Тэгжөөж дэс дараалаар Яг нэг кинотой л болгож байгаа мэт. Одоо ингээд амьдрал ингээд дууссан зэ. Тэгвэ тэ. Яг энд нь одоо ингээд хураагаа дахиад идчихэж байна шүү. Тэгээ цаг уу юм гэдэг өнгөрсөн ч ах юм. Санагтай байна. Та нарын бичигдсэн энэ арга барил байна шүү дээ. Тэрийг өөр оршихуй дээр туршиж болдог гэсэн үг юм. Суулгаж. Энийг зэрэгцээ ертөнц гэж нэрлэдэг байх нь шүү дээ. Цаг хугацааны хууламжийг нөгөө өөр газар шинээр биежүүлж өгөхөд зэрэгцээ үүсдэг гэсэн үг юм. ямар сонир.